За бид худалдааны гудамжин дээр ирсэн байна. За энд бол одоо 2024 онд 1 тэрбум төгрөгийн тендер зарлагдаад заалсын шар замгийн компани шалгарсан. За тэгээд нөгөө 10 сард шалгарсан болохоор хүүтний үйлрэлтэй холбоотойгоор асфальтын ажлууд хийгдээгүй. За бусад огчлтын ажлаас 2 дугаар сургуулиас нааша баруун гартлаараа явж байгаа хэсэг маань явган зам нь хийгдсэн. За тэгээ мөн автозамын бордуур, явган замын бордуур солигдох ажлууд бол 24 онд хийгдсэн. За ингээд 25 онд аваад 7 сарын 1-ний хүртэл гэрээгээ сунган ажилласан байгаа. За одоо хийгдэх ажил гэх юм бол 25 онд хийгдэх ажил гэх юм бол гэрэлтүүлгийн ажил байна. За гэрэлтүүлгийн ажил гэдэг нь ерөнхийдөө сурлуулалтаа хийгээд гэрлээ залгаад ашиглалтанд орцсон байгаа. За одоо тэгээ эргээд хийгдэх ажил гэх юм бол худалдааны гудамжны хашлахын ажил байгаа. За хашлаг татаад дотор нь мод сурлуулах ажил байгаа. За автозам дээр бол одоо автозам асфальтын ажил үлдсэн байгаа. За тэгээ мөн сүүдрөвч, хогийн сав, сандал гэх мэт ажлууд бол үлдчихсэн байгаа. За энэ ажлуудыг бол одоо 7 сарын 1-нд хийж гүйцэтгэхээр. Гандангийн 4 замын уулзуураас энэ хойдлын харагдаж байгаа энэ Монгол даатгалын энэ 100 хойдлын 4 замын уулзуур хүртэх асфальт бол эхний ээлжинд хийгдэнэ. За тэгээ мөн үргэлжлээд 2 дугаар сургууль хүртэл хийгдэх зураг төсөөнүүд хийгдчихсэн байгаа. За энэ бол дараа тендер зарлагдчих хийгдэх ажил байгаа. Хэзээрээс хийх ажил? Одоо ерөнхийдөө догчлтын ажлуудаа бол компани баг багаар хийж байгаа. Одоо сая гацуур хийцэн, гэрэлтүүлгээ хийцэн, одоо хашлгаа бол захиалцсан байгаа. Хашлгаа ирэнгүүд, хашлгаа татаад ногоон байгууламжаа татаад сүүдрүүц сандал гэх мэт ажлуудаа хийнэ. Яг асфальтыг бол 7 сарын 1-ний дотор гэсэн байгаа. 6 сарын сүүлчээр бол асфальтад дэвсгэж ажилдаа орох гэсэн.